За өнөөдөр Сүхбаатар нэгдсэн эмнэлэг ер нь бол ковидын бэлэн байдлын үед яаж ажиллах вэ гэдэг нэг өсөндөө эрсдлийнхэн үнэлгээ хийгээд явж байна. Бид нар бол оны эхэнд төлөвлөгөөгөө гаргасан. Дээрээс нь маш олон удаа төлөвлөгөөндөө өөрчлөлтүүдийг, шинжилтүүдийг хийсэн. За өнөөдөр бол бид нар харин эрсдэл юу байна вэ? Биднэрт юу тулгарч болох юм бэ гэдэг байдал дээр нөхцөл байдал яаж ирэх вэ гэдэг тал дээр бол илүү их анхаарч ажиллаж байгаа. За нэгдүгээр эмч мэрэгчлэн боловсон хүчнүүдийнхээ сургуулилт, дадлагчлалтыг маш сайн хийсэн. Хоёрт нь биднэрт үнэхээр бас тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байсан. Өнөөдөр бид нар амьсгалын 4 аппараттай байсан. Эрүүл мэндийн яамнаас ханган нийлүүлэлтээр амьсгалын 6 аппарат ирлээ. Эрдэнэтхийний аппарат ирлээ. Бид нар бол маш их баяртай байна. Эрдэнэтхийний аппарат эмнэлгийн тоног төхөөрөмжүүд бол бас дандаа удирдлагын багийнхан аваад ээж чаддгүй өндөр өртөгтэй байдаг. Яг энэ хүнд цаг мөчид бид нарыг одоо ийм сайхан эрдэнэтхийний аппараттай, за дээрээс нь амьсгалын аппаратаа болгож өгч чадвал маш их баярлж байна. Бид нар энэ аппаратныхаа ач тусыг нь гаргана, харуулна, ард иргэдэд илүү их сайхан оновчтой зөв тусламж үйлчилгээ үзүүлж чадна гэж бодож байна. За бид нар өнөөдөр ковидын яг энэ халдварын үед ажиллах эрсдлийн үнэлгээнийхээ дагуу бид нар өнөөдөр 4 газар одоо хүлээн авахын бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Эхний тохиолдолд с жигтэй тохиолдолд ирлээхээ зөвхөн тэр зэг дээрээ л одоо тусгаарлалтаа хийгээд шинжилгээгээ аваад дараагийн шинэ хүлээн авахудаа нээж байна. Цаана нөөцөнд нь 3 одоо хүлээн авах байна гэсэн үг. За эрсдлийн үнэлгээ хийгээд бас нэг чухал юм хийсэн нь юу вэ гэхээр бид нар эмнэлгийн өөрийн нөөц гэж байгаа. Өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгэлдэг нөөц гэж байгаа. Нөгөөх нь хэрвээ яг ковидын халдвар эхэлвэл бид нар яг тэрэндээ л хэрэглэндэ гэдэг тусгай нөөцийг бол бэлдсэн. Яг ковидын халдварын үед хэрэглэгдэх нөөц гэж байна. За өнөөдөр үнэлгээгээ хийгээд дуусаад харж байхад биднэрт бол нэг 220 ортой эмнэлэг дэлгээд ажиллуулах юм бол 45 хоногийн нөөц бол биднэрт байгаа юм билээ. 45 хоног ямар ч байсан бид нар ажиллаж чадах нэ. За манай эмнэлгийн хувьд бол нийтдээ 380 ажилтнтай. За яг ковидын үед ажиллана гэсэн 214 эмчийн бол яг томилгоожуулаад ингээ гар үсгийн зургуулаад ингээ ажиллаж байна. За ер нь бол нөхцөл байдал одоо амаргүй байгаатай холбогдуулаад бид бол нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай ирж байгаа хүмүүсийг PCR-ын шинжилгээнд хамруулахдаа 72 цаг 5 хоногийн дараа давтан авах гэх мэтчлийн ийм арга хэмжээний бол зохион байгуулж байна. За нэгдсэн эмнэлгийн урсгал зохион байгуулалтыг бол өсөлтөд уялдуулаад бол тохируулж хийсэн байж байгаа. Мөн одоо энэ томилгоож ажиллаж байгаа хүмүүст бол давтан сургалт цанаар өмнөд зохион байгуулалт ингэ явж байна. Нэгдсэн эмнэлэгт бол гаднаас ирж байгаа нэвтрэх янз бүрийн одоо эргэлтийн урсгал хөдөлгөөнийг бол бүрэн одоо ингэ зогсоогоод ингэ ажиллаж байна. Мөн одоо тэгээд иргэдийн сайд тус эмнэлэгээр ирж танилцсантай холбоотой манайд одоо PCR-ын шинжилгээний аппарат тоног төхөөрөмжөөр хангах гэж байгаа явдалд бол зөв зөвхөн их оновчтой шийдвэр боллоо гэж харж байна. Баярлалаа. Хээ чин дөрөг эмчилгээ хэрэгсээр оролцож тарах. Энэ бол синхроник переводчик Германд шиг юм. Нэмж өгөх шүү дээ. Хүмүүс манай хүний нөөц юм. Хүний нөөц. Тийм хүний нөөц сургаж тийм мэдээллийн технологи гэдэг. Шууд ярих юм уу? Тийм шууд. Эрчим мэдлэгчдийн талдаа. PCR шинжилгээ наваад байна. PCR шинжилгээ авахтаа дахиад давтан аваад байна. Дахиад давтан тавна. Ийм явж байгаа бүртгэдэг. Тэгээд нэг тал нойртол тийш юм гэдэг. Баян зэрэг зүйл өнөөс өсөх байхгүй. Настай. Сэтгүүл хийгээд тэгээд одоо хэрвээ нэг юм бидээс өнөөдөр нэг л орох
Цаашаа. Хоёр дахь 6 8. Эргэлтээ авсан юм. Тэгээд ямар төгс чанартай. Тэгээд өөрөндөө цааш. Мишэртэй гэж. Мишэртэй юм бэ? За энэ манай нөгөө өөрсдөө барьсан байлаа. 8 метр квадрат. Энэ манай төч хатаа хаш болохгүй. А тийм тэр гадаа цонх байсан. Тэгээ энэс иш гадаа өөрсдөө нөгөө өдөржин бодож юм. За нөгөө эргэлтээ авсан дээрсэн. Ирсэн. Хагуу шүү. 6 астай байсан. За тийм хүлээх нэгэнтээ ингээд ийм сайхан нөлөө амжилттай юм дуулсан. Нэгц учраас сайн болсон. Бодлогсон би өөрсдөө байсан. Энэ нөгөө том автомакстэй гоё юм. Энэ жижиг автомакс ширхэг 12 мэгс. Facebook дээр ингээд заасан. Маш сайн манц үүсгэн их жижиг ширхэг байна. Энэ аягүй таалагдсан байна. Чиний бүжигтэй хүн одоо яг тэр чинь гоё мэдэрч байгаа. Авсаар ирсэн. Энэ жижиг үедээ таарчтай яж байгаа юм. Гацны хатгаа болоо. Манай тэгээд ашигласан бол ганц олоо болоод. Манай дээр Цаас үе хийдэг юм. үгүй 60-аас 80 орчим ярьж байгаа. 17-наас хойш Баян зүрхээс нийт хүүхэд болон том нь 147 хоног байсан. 147 хоног үйлчилсэн. энэ жил бол бас арай өмнөөс шүү. Хүс хориотой болохоор хөдөлмөрс байхгүй. Хуучин За дээрээс нь манайх яг тэр хандлтын хоёр баг ажиллаж байгаа. Хоёр багаа бол гадуур төчөнд өгсөн үсний төгс нөгөө сөрч гэвэл за яг нэг хамаараа байна. Тэгээд биш гараад энэ Тэчгүй. Тэчгүй зураг авах юмсан болж байгаа. За нэг авах. Сайн үеийг оруулах. Түл ярьж байгаа ороод ирэх шиг юм. Сэндаа ирэх X-ray хийсэн. Маш их хөрөж шээ сайн. Маш их хөрөж байна. Өөрөөсөө жоо нөгөө түүнийг яриад байсан. Манай дэвтэр. Би ч юм уу сэтгэл биш үү? Энэ бол бодлого 500 тэр гэж байна. Энэ бол бодлого
Тэгэхээр энэ жил багтаагаад мөнгө өгөөд одоо нэр системийн хийд байхгүй байна. Бүх биологийн шингэний шинжилгээ сайн. Бас нь нөгөө цус хэлбэр бэлт цус хэлбэр бас шинжилгээ билевэрийн ацидын шинжилгээ цэрний шинжилгээ хийх нь цусаар үзэн цусны бүх биологийн нөлөөлөлт төвд гарна. Тэгэхээр бид нэр энэ бүлийг олзуурах чад. Нөгөөх нь нөгөө аппарат нууц нөгөө улаан гэрэлттэй болохоор нэг ингэж тэгээд манай код үзэхгүй. Энэ ерөөсөө нөгөө улааны систем татаж болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэгэл босоод масса алж юм. Өтөг багтай юм. Дулаанаас өгдөг мөнгнөөс энэнгээр тогоор өснө юм байна. Энэ манад бол ялч хэрэгтэй байна. Тэгээ энэтэй холбоотой агач гэдэг өөрөө лабораторийг хавчуулах ажил бас үүнээс байж болохгүй. Анхаарч өгнө гэж хэлж байна. цэнгэр манай. Чиний халдвар судлаач. Одоо нэг хүний төвлөр байгууллагын шинэ үргэлжлэн хамтлагтай багтаа холбогдож байна. Би харин тэрнээс сургалтанд явж байгаа юм. Тэр хэрэгтэй юу гэж зохион байгуулалт юм. Зүгээр аюул сан мэдээлэл авч байгаа. Өнөөдөр чинь 8 өдрийн сургалт. Тэгээ нөгөөдөр төгсөн юм лээ. Хагас 10% хэмжлээ. Тэгээ өсөлтийн багш нар ирж зааж дээ. Нэг хүний үндэсний төвлөр тийм. Тэг нэг үндэсний төвлөр явж байна. Танай хотод шинэ PCR лабораторитой болоод Маш чухал хэрэгтэй. зохион байгуулах юу байгаа вэ? Хэдлээ. Тэ чинь бол лаборатори л байна. Бүгд бэлээ юм тийм. Ерөнхийдөө бол Азийн хөгжлийн банкнаас осол бүх юм зохион байгуулаад шинэ ингээд тавилт тоног төхөөрөмжөд тавьчихсан байгаа. Тэгээд тэнтэй гадаад авцаа суралцах боломжтой. Зайны үдч дээр. Чингэлтэй дүргийн дүүрэгт одоо явуулалтын амлалтууд дээр нь PCR лаборатори байгуулах нь шүү дээ. 7 хоногт юу ирч тэгэхээр маш боловсон хүчний хувьд бол хэцэнгуй бас бололцоотой гэж харж байгаа. Одоо бол зэгүүдэр яг лабораторийн одоо эмчийг ахлахаар нь тавиад тэгээд нэг лаборатори тавиад ингэ ажиллаж байгаа. Явуулын багт бас мөн бод яг юм төлөвлөж байгаа. яг нөгөө PCR шинжилгээ хийх тийм лаборатори юмч боловсон юм байна. Тодорхой хэмжээ сургалтанд сууж ажиллах гарах байх. Бас нэг 7 хоног ч юм уу нэртэй. Өөрөөр бол ээжлэх босоо сургалтанд нэлээд хамрагдсан. Яг лаборатори юу Нөгөө бол хамрагдсан хүмүүс бол би. Манай зооночтойгоо яриад одоо хүний сургалтанд нь явуулж байгаа. Тэр лабораторид хийчих гэсэн. Нэг. Тэр чинь ганц өрөөнд болохгүй шүү дээ. Storage 3 өрөө хэрэгтэй шүү дээ. Тэнд чинь манайд 5 өрөө байгаа л да. 5 6 өрөө. Манай тэр юун дээр очиж туршлагын судлаад зооноос дээр очиж туршлагын судлаад өрөөний зохион байгуулалт чи ямар байх вэ? Тэрийг хийгээд тэгээд хүнээ зоонооз руу авч сургаад ингээд бэлдээд за 7 хоногийн сүүлд ирэхэд тараад аппарат тоног хөрөмж ирэхэд PCR шиг чинь одоо gen expert болчих чинь хоёр төрлийн аппарат хоёулаа авах юм шиг. Болчиход шүү. Яг наачлаа одоо нэг жишээ нэг орох хэрэгтэй. Яг одоо сайд хөөцтэй. Энэ гадны бэлэн биш юм шүү дээ. Тэр одоо сайдлаад яг төрүүчийн одоо 4 жилийн өмнө 10 дугаар хараан дээр гээд яригдсан 30 туусаа тааж үү. Тэн дээр болохоор 1.2.6 гаар асуудал яригдаад тэр нь дахин төлөвлөлтөөр ороод үйлчлэх ёстой. Тэгээд шилжүүлж чадаагүй өнөдр хүрчихсэн. Яваад одоо ч гэсэн. Тэгээд бид нар бол яг одоо ерөөсөө яадаг ч байсан эхний ээлжинд ядаж энэ
одоо сууд талбай байгаа. Тэрэн дээрээ ядаж ирсэн хүмүүсийн яалтаас хэмжээ өргөтгөлийг бариулаа гэсэн байдлаар. Сүүлдээ бүр арга ядаж тэгж өгч. За одоо би хүмүүсийн халдвар хамгааллын гэмтэн юмаа сайн барихгүй шаардлагатай байна тийм үү. Хүмүүсээ нөгөө яг гэсэн зааварчилгааны дагуу шинжилгээг хамруулах бол чиг үнэ заавал PCR хийлгэж шийдвэрлэмээр байна тийм. Одоо зөвхөн төрөвчсөн онцлог ч юм бол одоо бас эрсдэл үүсэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ шаардлагатай үед төрөвчснээ хийдэг, үл шаардлагатай үед зайлшгүй PCR-ын шийдвэрлэлийг хийдэг. Ингээд доторх урсгал зохион байгуулалт аль болох дасыг нэгжүүд хоорондоо холилдохгүй, контактлахгүй болсон шалдвар хамгааллын дэглэмээ сайн бариад ингээд явахгүй маш өндөр эрсдэл одоо угаасаа олон улс байгаад байгаа шүү дээ. Манай улсын хувьд одоо бас ингээд гарлаа шүү дээ, тулгарлаа шүү дээ тий. Одоо бүх юм эрсдэл биш шүү дээ. Болсон учраас одоо бол гайгүй хэлгүй гэдэг асуудал гарах болж таваад байгаа тий. Тэгэхээр одоо энэ дээр маш сайн анхаарал За өнөөдөр бол Монгол Улсын эрдэнэний сайд Чингэлтэй эрдэнэний төвийн эмнэлэгт одоо иш нөхцөлтэй газрын танилцсан явдал бол нэгдүгээр маш их баяртай байна.